Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өдрийн мэнд хүргэе. Ээлж дагуулга дэмжих видеогоор та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдрийн сэдэв бол бодомжийн тухай ойлголт байгаа. За багш нь дараах агуулгаар та бүхэнд агуулга дэмжих видеого бол яг хүргэж байна. Өнөөдөр бодомж гэж юу вэ? Ер нь бодомжийн онцлог яг юу байгаад байгаа юм? За тэгээд дасгал ажиллаа дүгнээд бол яг дуусна. За гол зорилго маань юунд оршиж ийн гэхээр бүгдээрээ онлын гол ойлголтоо баттгана. За синхрон дээр ойлгоогүй зарим нэг ойлголтуудаа яг асинхронойхоо агуулгаар дэмжих зорилготой бодомжоо тодорхойлох зорилт нэгдүгээр тавьсан. Хоёрдугаарт яг дасгал ажиллах замаар бодомжийн онцлогийг бүгдээрээ мэдэж авах нэ. За тэгэхээр багшийн дэлгэцэн дээр бодомж гэж яг юу хэлэх юм бэ? Онцлог нь яг юу байна вэ гэдэг үндсэн тодорхойлтыг тавьсан байна. Тэгэхээр өмнө хичээлүүдээр бүгдээрээ ойлголт гэж юу хэлж байгаа, ойлголтын тодорхойлт гэж юу хэлж байгаа юм гэдгийг бол үзсэн байгаа тий. Тэгээд илэрхий тодорхойлт, илэрхий бус тодорхойлт, агуулга бүх ойлголт бүхэн агуулгатай багтаамжтай. За агуулгаар нь тодорхойлж байгааг бол яг тодорхойлт гээд багтаамжаар нь тодорхойлж байгааны багтаамжийг нийлрүүлж байгааг бол яг хуваар гэж бидэд бол үзсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл бодомж гэдэг яг юу юм бэ гэхээр ерөөсөө ямар нэгэн юмс үзэгдэлд ямар нэгэн шинж тэмдэг тухайн шинж тэмдэг байна эсвэл байхгүй. За гэхдээ эсвэл нотолсон эсвэл үүсгэсэн эсвэл үнэн эсвэл худал байх төр сэтгхүй хэлбэрийг бол яг бодомж гэж үзээд байна гэсэн үг. За тэгээд жишээлбэл энэ бал бол яг хар байна гэдэг ч байгаа. Үнэхээр хар бал яг үнэн. Тэгээ утгатай байна уу гэдгийг бодох хэрэгтэй те. За жишээлбэл энэ харандаа бол цагаан гэдэг ч байгаа. Утга байна уу? Байна. За тэгэнгүүт энэ үнэн үү? Үгүй те. Хэрвээ хар байсан бол худлаа болно, цагаан байгаа учраас үнэн болно. Тэгэхээр энэ бодомж бол яг мөн зөв байх нэ гэдгийг илэрхийлж ийн гэсэн үг шүү дээ тий. Үнэн худал байх шинжийг бодомжийн үнний утга холбогдол гэж бол яг илэрхийлээд байна. Тэнгүүд хамгийн гол шинж нь ерөөсөө юу вэ гэхээр ерөөсөө альва өгүүлбэрээс бодомжийг энэ үнний тий утга холбогдол гэдэг юм л хамгийн гол шинжийг бол яг илэрхийлж байгаа гэсэн үг байх нэ гэж та хэд маань бол яг ойлгоорой. За үүнийг багшийн жишээгээр та хэдэд тайлбарлаж өгье л дээ. Ерөөсөө гол шалгуур, гол онцлог юу байна гэхээр үнэн ба худал зөвхөн утгатай хэллэгтэл хамаардаг гэдгээр бол яг онцлог байгаад байна. Жишээ нь багш нь Сократ бол эртний Грект амьдарч байсан тий. За энэ утга байна уу? Мэдээж байна. Үнэн үү? Үнэндээ Грект амьдарч байсан. За хоёрт нь Сократ бол Монголд амьдарч байваа. Утга байгаа юу? Окей, мэдээж утга байгаа тийм ээ. За гэхдээ худал тий энэ бол худлаа байгаа гэсэн үг. За тэгэнгүүт яг утгагүй хэллэгт бол бид хэд бол яг үнэн худал гэсэн шалгуур тавих яг боломжгүй болж байгаа гэдгийг бол энэ жишээн дээрээс яг бүгдээрээ харж болох нэ. За тэгэнгүүт утгатай боловч үнэн худлыг тогтоох бололцоогүй хэллэг байх уу? Манай хүмүүс бодоорой тий. Утгатай. Гэхдээ түүнийг үнэн эсвэл худлаа гэдгийг яг тогтоох болцоогүй байж болно тий. За нотлох юм уу үүсгэсэн шинж илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл асуух, анхааруулах, захиран тушаах тий хэлбэрүүд бол яг бодомж бол болохгүй нэ гэсэн үг. За жишээлбэл та хаана ажилладаг вэ? За энэ киног үзэх юмсан. За дуугаа дуулж гэдэг юм уу тий. Энэ захиран тушааж байгаа, асууж байгаа, анхааруулж байгаа эдгээр яг өгүүлбэрүүд бол бодомж ерөөсөө болохгүй байх нэ. За ингээд дүгнээд үзэх юм бол бодомж гэдэг бол яг хэлцээ хувьд зөв хүрнэх өгүүлбэрээр илэрдэг. Хүрнэх өгүүлбэр бол яг энгийн өгүүлбэрийн үндэс бөгөөд хамгийн түгээмэл хэм маяг байдаг байгаа шүү гэдгийг багш та бүхэнд сануулan хэлж байна. За тэгээд манай хүмүүс жишээ даалгаврыг багшин дэлгэцэн дээр харуулсан байна. Эдгээр даалгаврыг гүйцэтгээрэй. Дараах өгүүлбэрээс аль нь бодомж болж чадах вэ? Тогтооно уу гэсэн байгаа. За нэмэлтээр багшин та хэдийг судлах материалаар Philosophy подкастын Монтений би хэрхэн амьдардаг вэ гэдэг ийм подкаст байгаа. Үүнийг сонсоорой гэж бол яг багшин та бүхэнд нэмэлтээр зөвлөж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ эргээд бол яг агуулга дэмжих видеогоор уулзцгаая. Амжилт хүсье.